За, ээлжид бүлгийн хурал болж байна. Одоо ч гэсэн дуусаагүй байна. Бидний хувьд өнөөдөр 7 асуудлаар танилцуулга сонсож байгаа. За, үүнтэй холбоотойгоор ч гэсэн одоо удирдлага гэдэг юм уу одоо манай ерөнхий сайд, намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга, за их хурлын дарга зэрэг одоо хүмүүс бас хуралд оролцсон. За, мэдээж улс төрийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг улсын их хурлын гишүүдч тэр, за эдгээр хүмүүсийн хувьд ч тэр байр сууриа илэрхийлсэн. За, ерөнхий сайдын хувьд бол хэвлэлд ярьсан одоо асуудлаа яг адилхан л одоо бас илэрхийлж байна буюу тухайн хүүгийнхаа асуудлыг говийн бүсэд явж байхдаа одоо говийн бүсэд томилдоор ажиллаж байхдаа сонссон, ярьсан, ярилцсан. За, одоо авилгатай тэмцэх газар дээр ч гэсэн одоо өөртөө нь холбоотой болон хүүтэй нь холбоотой одоо өргөдөл ирсэн байгааг авилгатай тэмцэх газрынхан мэдээлж бас одоо ажиллагаа эхэлж байна. Одоо мэдүүлэг авахаар хүүг нь бол дуудсан гэдгийг бол хэлсэн. За, хүү нь бол энэ 7 хоногт ирэх юм байлээ. Тэгээд тухайн одоо албан ёсны мэдүүлгээ өгөөд орлогоо одоо нотлох арга хэмжээнүүд нь явагдаад тухайн одоо автаа холбоотой мó үгүй мө гэдг нь өөрөө яг энэ шалгалтын явцад гарна шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар албан ёсоор албан байгууллагаас ямар одоо нэгэн дүгнэлт гарч одоо ерөнхий сайд оюун эрдэнэ гэдэг хүн дээр албан ёсны ямар нэгэн одоо асуудал гараагүй байгаа учраас бид нар бүгдээрээ л одоо хүлээгээд байж байна. Үүн дээр ч гэсэн ерөнхий сайд өөрөө би бол одоо үүн дээр бас итгэл төгс байна. Одоо хүү маань ирж байгаа одоо ийм асуудал үүссэн байна. Үүн дээр одоо бас орлогоо нотлох, явуулах ийм ажиллагаа явагдана. Би өөрөө ч гэсэн одоо шалгуулахад бэлэн байгаа. За, цаашлаад ч гэсэн одоо өргөн барьж байгаа хуйлууд болоод цаашдын бодлого бол ярьсан. За, нөгөө талдаа бол зөвхөн одоо юу гэдгийг бас нэг ийм асуудал явагдаж байгаа шиг байна тий. Одоо намын даргын хувьд удирдах зөвлөл болон баг хурлаа хуралдуул гэсэн ийм асуудал яригдсан тийм үү. Энэ талаар л таад маань асуух гэж байгаа. За, асуудал нь юу вэ гэхээр одоо яг энэ ерөнхий сайдын үүрэх нь одоо энэ хүүтэй холбоотой, өөртөө нь холбоотой, орлогоо нотлохтой холбоотой асуудлыг удирдах зөвлөлөөр юм уу, баг хурлаар ярих гэдэг юм огтос биш. Юу яригдж байна вэ гэхээр одоо энэ улс төрийн намууд улсын их хуралд дээрч тэр одоо улсын их хурлаас гадуурч тэр хамтарсан засагт орсон байгаа энэ намуудын гишүүд тодорхой хэмжээнд одоо энэ хамтарсан засаг байх үргэлжлэх нь одоо буруу гэдэг юм байр суурийг хэвлэлдээрч тэр одоо өөрсдийнхөө бүлэгдээрч тэр гадаач тэр илэрхийлээд байна те. Тэгэхээр яг энэ асуудлаар улс төрийн шийдвэр тухайн үедээ гаргаж буюу одоо удирдах зөвлөл болон баг хурлаар хамтарсан засгийн газар байгуулах уу үгүй юу гэдэг ийм шийдвэрийг гаргасан учраас хамтарсан засгаас гарах уу хамтарсан одоо засгийн газрыг эргүүлээд одоо юу гэдгийг засгаас одоо гаргах уу гэдэг энэ асуудал бол одоо энэ шийдвэрийг гаргасан тухайн одоо хүмүүс бас ярих ёстой учраас удирдах зөвлөл болон баг хурлаар энэхүү асуудлыг оруулъя, хэлэлцъя, тал бүрийн одоо нөхцөл байдлыг ярилцъя. Тэгээд үнэхээр одоо хамтарсан засаг байх нь буруу гэж тухайн шийдвэр гаргасан одоо энэ одоо юу гэдэг институцэд үзэх юм бол дараагийн одоо алхмууд авъя гэдэг ийм одоо ийм учраас би удирдах зөвлөлийн гишүүн удирдах зөвлөл дээр одоо эн чинь бас дахиад одоо хамтын шийдвэр гарна шүү дээ тийм ээ хамтын шийдвэр гарна. Тэгэхээр удирдах зөвлөлийн тов бол одоохондоо зарлагдаагүй байна. Ямар ч байсан бүлгийн хурал маань дуусаадахыг тэгээд араас нь удирдах зөвлөлийн тов гараад удирдах зөвлөл хуралдаад баг хурлынхаа товыг гаргадаг манай намын шийдэл бол одоо процесс ингэж явагдана. Бусад улс төрийн намууд бол бас өөрсдийнхөө хүрээндээ мэдээлүүдээ хийх байх. Хүн намын одоо бодлогын зөвлөл бол бас нэг хэвлэлийн мэдээ гаргацсан байх шиг байсан. За, арчилсан намын зүгээс бол бүлгийн дарга нь одоо бас байхгүй томилцтой байгаа учраас энэ асуудлыг хилцэхгүй эрхлээр нь одоо ярилцсна гэсэн ийм одоо хэвлэлийн мэдээг та бүхний одоо сайтуудаас бас дамжуулж авлаа тийм. Тэгэхээр одоохондоо бол засаг тогтвортой ажиллах хэрэгтэй бид нар зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллана гэдэг гэсэн байна тийм. Зөв ер нь бол тэгээд одоо улс төрийн намууд өөрсдөө бас яг энэ хөө шийдвэрээ гаргаад илэрхийлээд явах нь зүйтэй. Тэгэхээр хамтын шийдвэрийг бол яг одоо хамтарсан засгийн талаар засгийн газар байх, хамтарсан засгийн газар байх ёстой юу үгүй юу гэдгийг тухайн шийдвэр гаргасан институцууд нь шийдвэрлэх нь зүйтэй гэдэг ийм одоо байр суурийг намын дарга илэрхийлсэн. Ийм учраас удирдах зөвлөлөө намынхаа удирдах зөвлөлөө залуучууд одоо жигсаад хэлээд байгаа шүү дээ. Гэтэл ерөнхий сайдтай хариуцлага тооцоо гэхээр хамтарсан засаг байхгүй байна. Үгүй энэ бол огт тустай асуудал. Үгүй огт тустай асуудал. Би түрүү хэлсэн те ерөнхий сайд бол өөртөө холбоотойгоор энэхүү асуудлыг огт яриаггүй. Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудал нь хизээ яригдах вэ гэхээр ямар нэгэн байдлаар албан одоо байгууллагуудаас нь тодорхой одоо яг энэ хууль зөрчилсөн байна. За, яг одоо тодорхой энэ асуудлууд нь яригдаад ирэхлээр
одоо яригдах ёстой гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар бол бүгдээр яг энэ орлогоо нотол гэдэг энэ асуудал дээр авилгатай тэмцэх газар ажиллаж байгаа учраас ямар үр дүн гарах уу гэдгийг бол бүгдээрээ хүлээж байна. Улсын их хурлын гишүүд ч гэсэн өнөөдөр засгийн газрын гишүүнч бэ, улсын их хурлын гишүүнч бэ, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг учраас ямар нэгэн нотлогдоогүй баримтгүй байгаа юм дээр хийсэд ах нь бол бас буруу шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ л яг адилхан хүлээж байна. Бусдаар бол яг энэ